За тэгэхээр 9 сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт цэцгийн хөлөмжөн дээр гарч зогссон ийм зуршлыг бол гаргасан байна. За тухайн үед бол одоо та 45.6 гэдэг Прус марк автомашин гонж явсан байна. Энэ хэний автомашин байсан бэ? Энэ манай ахын машин. За. Яагаад тэгээд энэ та явган хүний замаас гараад замын төлөөний дөрмөн заасан дөрмийн залт төрчөөд ингээд ногоон байгууламж болцсон багт ингээд устгаа дээр нь гараад ингээд зогсоо. Энэ дэр нийслэлийн иргэд мөн одоо замын төлөөнд оролцож байгаа бусад иргэд бол бас нэлээдгүй одоо бас буруу үйлдэл гаргасан байна гэж шүүмжилж байна. Би тэр зогсоод хайгаад хоёр бүтэн тойроо тэгээд зогсоолдох болохоор нэгээс яаралтай ажил явуулж зогсож байна. Намар цаг болоод ногоо хандж ийн гэж бодоод зогсож байна л да. Тэгэхээс 100 цагаас зогсохгүй. Одоо энэ буруу алхам игээд одоо энэ зөрчил гаргасан байна. Энэ зөрчилтээр чинь хуулийн дагуу Монгол Улсын захиргааны харилцааны тухай хуулийн дагуу замын хөдөлгөөний 2.7-ийн гэдэг заалтыг зөрчөөд батлагдсан замаас гараад явган хүний зам дээр заар ногоон байгууламжийг устгасан энэ үйлдэл дээр тээврийн эрсдэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хаснаа. За энэ шийтгэл дээр ямар нэгэн байдлаар цан тусалт байна уу тэнд? За одоо миний зөрчил нь одоо үний хэмжээтэй. Ярсан матгатай. Бусад ер нь одоо жолооч нартай хандаад хэлэхэд ер нь ийм үйлдэл гаргаад байх нь зөв юм уу, буруу юм уу? Маань буруу юм байна уу? Энэ тэгээд намар цаг болж ийн ногоо хандж ийн гэж бодолтгүй л энэ зөв дөрмөрөл явмаар байна да. Тийм. Цагдаа байхгүй нэгээд дүрм зөрчиж болохгүй болсон цаг үе ирсэн. Одоо ингээд иргэд бие биендээ шаардлага тавиад дүрм зөрчиж байгаа хууль бус үйлдэл гаргаж байгаа нэгнийхээ талаар одоо ингээд мэдээлдэг болсон хуулийн нэлтийн байгууллага. Тэгэхээр одоо цаашдаа бас ийм алдаа төтөл гаргахгүй явах ёстой. За өнөөдрөөс эхлээд таны тээврийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар төтгөлзүүлж арга хэмжээ бол тооцож байна. Тэгээд тэр тухайн одоо цэцгийг одоо сэргийх арга хэмжээг бол танаар бол ахуулна.